мартсан орхигдсан буузныхаа нэрээр өөрснийгаа нэрлэн шүү. Тэгээд одоо мандхан бууз, хонин бууз, залхуу бууз гурав сууж энэ. Мөнгө л хамгийн их авчихсан да. Тийм үү, хөвшин хүмүүс мөнгө авдаг юм биш үү? Үгүй тэгэл нөгөө хүүхдүүд ч бас мөнгө өгнө шүү дээ. Одоо ер нь дандаа тэгдэг болсон шүү дээ, тий. Одоо тэгээд цагаан сараар чинь ингээд нөгөө Чи амар их эздэг шүү дээ. цаанаасаа л ороод идэг шүү дээ. Ийм сайхан гөлгөр гөлтгөр балтар хотор гүдэр хонгор хүүхэр газрыг гөлгөр гөлтгөр балтар хотор гүдэр хонгор хүүхэр газар биш гээд өөр ямар янзын гөлгөр гөлтгөр балтар хотор гүдэр хонгор хүүхэр газрыг гөлгөр гөлтгөр балтар хотор гүдэр хонгор хүүхэр газар гэх юм бэ? Манай хааны мянган лангийн мянган мөнгөн бөмбөгийг манай хааны мянган лангийн мянган мөнгөн бөмбөг гэхгүй бол хэний хааны мянган лангийн мянган мөнгөн бөмбөгийг манай хааны мянган бөмбөг гэх юм бэ? Йоо. Дуул болгондоо чардаж дулдаг. Тэгэхээр хүн болгонд л одоо ирж байгаа хэлгүй дээ. Тэгээ ялангуяа тэгээ оюутан байж байгаа төгсөөд ажил амьдрал дээр гарцсан хүмүүсийг тэгэл хамаатан саднууд нь шалгая штэ. За яаж ийн? Хүнтэй болох болж гин үү? Хүүхэд оройтлоо гэдэг тиймэрхүү асуултууд ирнэ штэ. Тэгээд цаг нь болоогүй байгаа юм байлгүй дээ гэж өнгөрдөн штэ би лөө. Тэгсэн чи манай аав орж ирж өө энэ хайрхан майхнаар чи оролдож болдгүй. Та нар зүгээр хөөрхөн хөнгөн сэдвтэй юмнууд хийсэн дээрээ гэд. Тэгэхээр нь манай хишгээ чи нөө хэл яриа амар сайн хөгжцсөн. Тэнгүүт төргөн хэлдэг өөдөөс дуржгнул дээ. Тэнгүүт хөөх гээд манай охины хувьд гэх юм бол би ер нь хүүхдээ урлаг хөрөн сайхнаас жоохон хол байлгахыг хүсдэг л дээ. Ягаад бол айгу хэцүү зам байдаг. Санаж явбал бүтнээ сачилж явбал хүрнэ сайнын дагуу сарны гэрэл мууг дагуу могон хордол замын хот хоцчод байдаг жингийн цуа явж байдаг. Сайн мэцхан оо намайг хишгэ гэдэг этнобок хамтлагийн гишүүн байна. Сайн намайг Айлун гэдэг. Тэгээ би ганцаараа дуудаг гоцлол дуучина. Сайн байна уу, намайг Нароё гэдэг этнобок хамтлагийн хөгжмийн продюсер байна. Хамтлаг ер нь ийм проект бүтээх санаа маань болохоор нэлээд олон жилийн өмнө эхэлсэн. 15 оноос эхэлсэн. Тэгээд дундуур нь завсартаад тэгээд одоо 2 жилийн өмнөөс эхлээд энэ проект одоо мөрөөдлөө биелүүлэх гээд тэгээд хөөмөлдөг, язгуур урлагаа мэддэг тийм хүүхд хайгаад тэгээд хайсны эцэст хишгээгээ олж авсаа. Тийм. 2 жилийн өмнө багш надраа хамгийн анх санал тавьж бичээд тэгээд бит хоёр уулзаад тэг танилцчихсан. Зүрч зүг хийхээс өмнө манайх төргөн хэллэгээр доо хийсэн. Тэгээд төргийн хэллэгээр дуу хийснийхаа дараа зүрч зүгээр дуу их санаа шууд гараад тэрийг эргэж байсан. Ер нь үндэснийхээ Монгол ардын амс зохиолыг язгуур урлагтайгаа хостуулж уран бүтээл хийхийг эрмэлздэг. Гэхдээ бас мэдээж авторын бас одоо автортай үг бас байгаа. Нийт одоогоор яг сошиалд тавигдсан нь болохоор 4 дуу байгаа. Сонсонгүй, төргөн, цэцэн, харгуй минь гэд. Тэгээд анхны дуу маань болохоор Бардан бүсгүй гэдэг байгаа. Тэр дуу маань болохоор бүжигчин Бямба маань бид хоёр анх дуулж эхэлжсэн байхгүй юу. Тэгээд дараад нь этнобок хамтлаг фестивальд оролцоод тэр дуутайгаа шууд тоглоод, хөгжимдүүд, хөөмөлөөд тэр дуу манайх нэг хэсэг болж явж ирсэн. Тэгээд дараад нь Бямба маань найз нь ерөөсөө энэ дууг ерөөсөө авъя. Тэгээд Бямбадаа би бэлэг болгосон. Тэгээд анхны дуу бол ер нь Бардан бүсгүй гэж явна. Этнобокийн дуу гэх юм бол дараа нь тэгээд Сонсонгүй, Харгуй минь гэд одоогоор нийт бараг 10 дуу байгаа. Тэгээд зарим доонууд нь одоо хоолой бичигдээгүй ч юм уу хөгжмөн бичигдээгүй ажиллагаатай байгаа болохоор тэгэл дистаралтай юм гаргана. Манай болохоор мэрэгжлийн 16 ятагчтай нэг анхны. Тэгээд мэрэгжлийн хөгжимчин би болохоор мэрэгжлийн хөгжимчин биш төгөлдөр хуурч үндсэн мэрэгжил маань бол хөгжмийн зохиолч амаа. Тэгээд товшуур хөгжмийг өөрөө айгүй багасаа сонирхдаг байсан болохоор одоо ингээд товшуур хөгжмийг өөрөө сурж байгаа. Түүнээс хүнээр яг мэрэгжлийн хөгжимчнөр бол багшаар заалгаагүй. Анх бол 10 жил тахта яг язгуур зүйл рүү орж исэн. Язгуур урлаг тал руугаа нөрөөр сурч эхлээд тэгээд хажуугаар нь хоолон лим тэгээ хөөмийн ингээд шахаа сонирхож үзээл ингээд эршин мэрэгчлэр анх сургуульд орчоод давхар хөөмийн ангид 2 жил суралцсан. Тэгээ ялцчгүй нөгөө язгуур хуура барайл хөөмийгөө сураал ингээд явж байгаа учраас жүжигчнэрээ биш өөрийнхөө илүү дуртай байгаа зүйл рүү ингээд ороод явж байгаа маа. Тэрнээс жүжигчнээсээ халиад шал өөр зүйл рүү ороогүй. Анханасаа ингээд зэрэгцэн явж ирсэн.
Хамгийн анх нөгөө 10 жил байхад манайх нөгөө Хөвсгөл аймгийн Авьяас 8 дугаар сургуулийг бид төгсөжсэн. Урлагийн төрөлцсөн сургалтаа сургууль гэж явдаг байхгүй юу. Тэгээ тэрэн дээр яг тайлан тоглолттой хот руу ирж Улаанбаатар чуулгад бид нэр хийжсэн. Тэгэхэд нэг хөмийн багш эмэгтэй хүмүүс хөмөлт юм аа гэж шахаад үзгээд бүр амар дээд өнгөр ингэ шахуулаад тэгээ тэрэн дээр яг нэг юм алтай магтаал л шахаа явж исэн. Тэгээд хамгийн анх ингээд яг ингээд суйртай зөв ингээд хөмөс сурах юм бол би чадах юм байна гэдэг ирмэлцэл анх төрж ирсэн. Зөвхөн эрэгтэй хүмүүс биш, эмэгтэй хүмүүс хөмөлвөл бас их сайн гэж байна шүү дээ. Яг бол энергийн төвшөндөө ямар давалгаа байдаг, вибрац байдаг. Тэгээд ер нь өөрийгөө ингээд цэвэрлж идэг гэдэг жисэн. Тийм юм мэдээлэл сонсч ирсэн үнэн үү? Тийм. Одоо ингээд миний хоол айгүй их өвддөг гэсэн байхгүй юу. Тэгээ хөмөний ангид сурж байхдаа хөмөний ангийнхантай хамт дадлагт гараад тэгээ бид нар нөгөө өглөө эрт босоод хярам дээр хүл нүцгэн ингээд гүүгээд тэгээд тэр уулан дээгүүр алхаад хөмөлөөд тэгээд тэр жилээс хойш миний хоолой ер нь бараг өвдөг шүү. Тэгэхээр бас эрүүл мэнд талаас нь хоолой талаас айгүй сайн юм шиг байгаа. Гэхдээ би яг нөгөө нарийн юмнуудыг би бол сайн мэдэхгүй л байна л да. Миний бодлоор бол одоо ингээд хүн зөв суурьтайгаар багшаар заалгах юм бол эмэгтэй хүнч бай, эрэгтэй хүнч бай сурч бол чадах юм шиг санагддаг. Тэгэхдээ хүмүүс бол ихтэй чамд өгөгдөл байдаг байхаач гэдэг юм өгөгдөлтэй байхаа гэдэг яг байгалаас заяасаа одоо авьяас гэж юм байна шүү дээ. Байгалаас заяасаа авьяастай бол багшаар заалгасан ч заалгаагүй ч угаасаа л дотроосоо ундраал гарч идэг зүйл. Хэрвээ байгалаасаа авьяасгүй тэгтээ өөрөө багшаар мэргэжлийн багшаар яг тавиулаад сурах юм бол хүн болгон сурах боломжтой. Яг дуулаач мэргэжилтэй адилхан. Одоо миний хувьд бол ингээд өшин мэргэжлэр төгсчөөд одоо яг энэ дуулах урлаг тал руугаа тий хоолой бичүүлж өрөөсөө үзэж байгаагүй. Студид анхуд орол бүх юмтай танилцал. Тэгэл анханасаа одоо ингээд багшаа гэж явсан. Багшаа энийг яаж хийдгийг, тэрийг яаж хийдгийг ингээд нөө миний чадахгүй бүх зүйлүүдийг надад зааж өгсөн учраас би ингээд багшаагаа гэд анханасаа багшаа гэд одоо явсан. Ер нь бол хамгийн гол одоо суралцж байгаа зүйл гэх юм бол хөгжмийн онол, дуулах ур чадвар, тэгээд хоолой салгалт гэх мэтээр. Би Эднаудтэй хамтлагтай одоо 3 дуу хийсэн байгаа. Тэгээ би өөрөө ганцаараа 10 дуу хийх гэж байгаа. Энэ бууз гэдэг дуу маань одоо энэ 36 дууны маань нэг нь ахгүй. Дараа нь тэгэл зөндөө дуу байгаа. Тэгээ шууд одоо хилээд явах үдэ гэж бодоод Буратад 2013 онд 14 онд зохиож исэн 36 хүүхдийн Бурат хүүхдийн дуу байдаг. Цэцэрлэгийн ангийн бол цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан болон бага ангийн хүүхдүүдэд зориулсан. Тэднүүсийг одоо халах аяалгаараа Монголда бас охиноороо дуулуулах гэж байгаамаа. Тэгээд эхний ээлжинд нэг 10 дууг хоёлоо энэ жилдээ амжих нь үгүй юу те. Тэгээд нэг дуу бүтэх гэж бас нэлээд уудаа шүү. Тэгээд Бурат аялгаас халах аялгалуу оруулаад тэгээд яг нөгөө хөгжмийнхаа хэмнэлд оруулна гэдэг бас нэлээд амаргүй байд юм байлээ. Одоо энэ бууз дуун дээр бид нэлээд суусан те. Орчуулгыг хийсэн байхгүй. Тэгээд 10 дуу зорьсон байгаа одоо хоёлоо амжих нь яах нь амжих байх гэж найж байна. Бууз, оны махан бууз, таанцгийн бууз, хамгийн амттай бууз, гэрэн бууз, цэцэн бууз, саран бууз, сарна бууз, ханин бууз, ахын бууз, мантан бууз, азийн бууз. Тэгээд мартчихсэн өгнүүдээ нэрлээд тэгээд манай ээж залхаваас манай ишгэний ямар мантан бууз. Чи ханин бууз дээ. Биднес нэг бууз дооныхаа нэг скэн төргийлдэг байхгүй. Тэрнийхээ дандаа нэг буузаа гээчин ерөөсөө чэйжлэгдэх байгаа юм чинь. Тэгэнгүүт за тэгвэл одоо ингэж чэйжлэгээ те мартсан орхигдсан буузныхаа нэрээр өөрснийхөө нэрлэе шүү. Тэгээд одоо мантан бууз, ханин бууз, залхуу бууз гурав сууж энэ. Ер нь этно гэдэг урсгал маань өөрөө язгуур урсгалыг орчин үеийн одоо ямар нэгэн жанртай холбох чинь этно гэж хэлж байгаа юм. Тэгэнгүүт этно pop гингүүд popular music гэд ер нь одоо массад зориулсан тий одоо тэр pop дотор ч аягүй олон стил жанр байгаа юм л та. House, EDM одоо юу гэдэг trap, hip-hop ч ороод явчин те. Тэгэнгүүт pop гэдэг чинь ер нь л алдартай хөгжмийг л pop гэдэг байгаа юм шүү дээ. Popular гэдэг. Тэгэхээр этно pop гэдэг маань нэг яг гадаадын жанрт баригдахгүйгээр тэгтээ монгол жанраа орхихгүйгээр тэгээд би этно pop гэж л өөрөө нэрлээд байгаа шүү дээ тий. Товшуур гэдэг хөгжим. Яагаад товшуур гэдэг юм бэ гэхээр товшиж тоглодог. Хоёр утастай, сатуурхан. Тэгээд морин хоороос хамаагүй жижигхэн манай одоо энэ байгаа товшуур маань чандман толгойтой товшуур. Тэрнээс гадна бас арьсан цартай байдаг, галуун хошуутай байдаг, олон янзын товшуур байдаг. Ер нь бол манай Монголын баруун аймагуудаар их үүсэл гарна, баруун аймагуудаас гаралтай гэж үздэг юм байлээ. Манай гэр бүлд бол урлагийн хүн байхгүй. Би одоо гэр бүлээс ингээ анхдагч урлагийн хүн бодоод явж байгаа.
Тийм угаасаа би ер нь бол багасаа л шүлэг уншаал, уран жиргээ, урлагийн үзлэг, тэгэл морин хурын уралдаан тэмцээнүүд гээл тэмцээнүүдэд оролцоод багасаа л ер нь ингээ урлагийн зам руу өөрөө л гүгэд орсон хөлтэй. Тийм. Тэрнээс бол яг гэр бүл ээж аав өвөө эмээ гэдэг яг тийм урлагийн хүмүүс байхгүй. Манай охины хувьд гэх юм бол би ер нь хүүхдээ урлаг хуран сайхнаас жоохон хол байлгахыг хүсдэг л дээ. Ягаад бол айгу хэцүү зам байдаг. Байнгын хөдөлмөрлөн, байнгын формтой байх хэрэгтэй. Ялангуяа дуучин болно гэвэл байглаасаа өгөгдөлтэй байх хэрэгтэй. Уйггүй хөдөлмөрлсөний эцэст шууд үр дүн нь орж ирэхгүй те. Тэгэл одоо ер нь нэг жоохон хэцүү. Тийм болохоор би хүүхдээ уулын урлагийн хүн болохгүй гэж бодож явсан байхгүй юу. Тэгсэн чинь одоо этновог хамтлагтай болоод ийш тийшээ фестивалаар явбал тэгсэн чинь манай охин ч одоо 10 настай. Тэгэнгүүт дуучин болно гэд бүр өөд өргөө зүтгээд надаас гуйгаад би дуулмаар энэ дуучин болон тань шиг болмоор байна гэхээр за хийцүү штэ бид нөхөн гэж байгаа л тэгэл юу ч гэсэн туршиж үзчихэл энэ даа байлаа. Тэгээ багш бас эхлээ зөвшөөрөхгүй би бас нэлээд багшийг жоохон шүрөвтөж өгсөн гэдэг. Одоо ингээ аялуун чи хөөрхөн штэ ингээ тань дуулах хүүхдийн дуунууд зөндөө байгаа штэ багш одоо ингээ аялууны хүсэж байгаа дээр нь өөрөөр нь хийлгээд үзсэн дээр юм шүү. Хэцүү штэ би бас охиныгаа нэг ингээ уралгаар явуулчмааргүй юм гэл тий. Гэтэ нөгөө талаар бодоход урлагийн хүн болсон ч болоогүй ч одоо ингээд ээж нь одоо юуны төлөө хөгжмийн зохиож илээ бэлэн одоо материалтай хүн чинь те хүүхэд байгаа дээр нь бас бөөн дурсан ч юм уу гэж бодоод яг эх хүний хувьд тэгээд байлаа дуулнаа л гэсэн байна. Энэ дашрамд хэлэхэд ер нь бол одоогийн бид гурвын үсэж байгаа хувцс мовс гэх юм бол дандаа өөртөө зохиосон. Тэгэл байсан юмнуудаа хольж солиол. Тэгээд Монголын одоо үндэсний брэндүүдтэй хамтрах санал айгүй их тавьж байгаа биднээс өөртөө. Тэгээд дэмжсэн хүн одоохондоо байхгүй байна. Тэгээд дэмжгийг уриалж байна. Тэр бол ингээд нийлээлтэй өөрсдийнхээ нүдийг гаргаж ирээл цуглуулаад ингээд хараад зөгцөхгүй байна гэд манай багш нь бас яг энэ фэшн талаас айгүй тийм мэдрэмжтэй санагддаг юм байна. Би ер нь л хөдөөссөн. Тэгээд яг манайх малтай манай өвөө эмээ ч гэсэн малчин хүмүүс байсан. Тэгээд хөдөөний цагаан сарч ер нь агай гоё болдог шүү дээ. Битүүний урд өдөр бүх юма бэлдэж тавиал гэр мэрээ зинцэдлэн цэвэрлжээл маргааш өмсөх хувцаа дээл хувцаа бэлдээл маргааш хурдан болоосаа өглөө те гоё өвөө эмээ дээр очиж залах юмсан гэл бөөн баяр болдог. Тэгэл нөгөө орой яг одоо битүүний өдөр ээж орой ингээ бидний үсийг ингээ олон сүлжиж өгдөг гэсэхгүй юу. Бүгдийн сайхан олон сүлжээл маргааш өглөө нөгөө дээр очиж золгохоор дамбын октод яасан сайхан олон гизгтэй юм бэ гэж өөдөгдөг гэсэн. Тэгээ одоо манай өвөө бурхан болсон. Тэгээ тэр айгуу тийм дотор үлдсэн нэг юм догтлсон мэдрэмж, шинэ хувцаа ингээд бэлдээ тавьсан байдаг байсан мэдрэмж л хамгийн их үлдсэн байна да. Миний хувьд гэх юм бол цагаан сар гэвэл амар тийм ахтаа матан садантайгаа бидний ч нөө бүрээд байнга байдаг байсан. Тэгээд 101 ирнэ. Цагаан сараар амжуул ирнэ, амжихгүй бол ирэхгүй. Тэгээд цагаан сараар ирэх юм бол тухайн үед биднээс чинь дээр үдээс чинь машин энэ төр байхгүй. Тэгэл нөгөө нэг микер явдаг байсан. Нэстэг авс гэдэг юм тий. Тэр нь цагаал жоохон тэгэл манай эмээ чинь Баян хошинд амьдардаг. Тэгэл Баян хошины ямар юу лээ микер цугаал ингээл амар олон хүнтэй бүгдээрээ дээлтэй тэгэл амар тийм догтлцсон бас тий. Эмээ дээр очиж бууз эдэнтэй очингуудаа бүх үеэлүүд хаяалууд одоо холын ойрын хамаатнуудтай бүгднтэй нь уулзна одоо тэр том болсон бол энтэй очиж тоглохол бодно л да хөөхтэйсэн юм чи. Тэгэл ямар ч байсан цагаан сар гэхээр дандаа ахтаа хамаатан саадантайгаа уулзахад би маш их баяртай байдаг. Амар ингээл иймтэй хэрэгтэй уран бүтээл гаргая те амар гүн философи бодоод тэгж ер нь хийдгүү л дээ. Тэгээ ерөнхийдөө бид хоёр ч угаасаа л одоо язгуур талын те этно талын чиглэлээр барьж байгаа болохоор яг одоо юу илүү одоо үлдэцтэй байх юм болоо те одоо өнөөдөр сонсоод маргааш марцдаг дуунууд хийхийг би дурггүй хийх дурггүй тэгтээ мэдхгүй л дээ тэр бол таашгүй тэгэл язгуур юм чин юу байж болох вэ гэж бодож байгаа. Эхлээд магтаал байж байгаа те магтаал энэ дөрөв хайрхантай гэсэн те магтаал хийгээл хоёлоо нэг зориу тэгсэн чи манай аав орж өө энэ хайрхан майхнаар чи оролдож болдгүй та нар зүгээр хөөрхөн хөнгөн сэдвтэй юмнууд хийсэн дээрээ гэд тэгэхээр нь манай ишгээ чи нөө хэл яриа амар сайн хөгжцөө тэнгүүт төргөн хэлдэг өөдөөс дуржгнуул те тэнгүүт хөөх
Би тэр төргийн хэллэгийг нь хэлж чадахгүй. Ерөөсө төргийн хэллэгээр хэлээ. Одоо охин бид хоёр чи ер нь бүрийн хэлтэй хоёр байхгүй юу? Тэгэнгүүт төргийн хэллэг бид хоёр ч хэрэгтэй юм байна гэх. Тэгээ төргийн хэллэг хишгээгээр заалгуулад тэгээ хэдүүлээ баахан судалгаа хийсэн те ямар төргийн хэллэгүүд байдیں۔ Бүгднийг нь ухаж агаад бүгднийг нь бичээд тэгээд яг нөгөө битэндээ тааруулж хийнтэй яавал илүү гоё донжтой болох уу ажиллагаа бас ихтэй байсан л та. Тэгээд ялангуяа миний хувьд төргийн хэллэг бичлэг хийхэд тун хэцүү байсан. Би бүр тэрийг хэлж чадахгүй. Угаасаа ч дихт жоохон муутай. Тэгэнгүүт тэр төргийн хэллэгийг хийснээс хойш ер нь арай гайгүй ярьдаг болсон. Тэгээд хүн болгонд л одоо ирж байгаа л гэдэг. Тэгээ ялангуяа тэгээ оюутан байж байгаа төгсөөд ажил амьдрал дээр гарцсан хүмүүсийг тэгэл хамаатан саднууд нь шалгана штэ. За яаж ийн? Хүнтэй болох болж гин үү? Хүүхэд оройтлоо гэдэг тиймэрхүү асуултууд ирнэ штэ. Тэгээд цаг нь болоогүй байгаа юм байлгүй дээ гэж өнгөрдөн штэ би лөө. Цаг нь болох байлгүй дээ. Ирэхээр нь тэгээд суух байлгүй дээ гэж. Одоо тэгээд цагаан сараар чинь ингээд нөгөө Чи амар их хийдтэй штэ. цаанаасаа л ороод идэг штэ. Тэгээд байгаа юм. Манай хишээ ер нь аппетит амар сайн. Гэхдээ аппетит сайтай бөгөөд юм гоё биетэй байдаг учраас өөрөө бэлтгэл хийдэг байхгүй. Дасгал хийдэг өөрөө гэртээ бие дагаад. Тэгээд хоол аягүй зөв зохицуулж ирдэг. Гэхдээ аппетит амар сайн. Цагаан сар марын үеэр бол өөрийгөө барихгүй штэ. Тэгэл идэн штэ. Тэгэл шингэн штэ. Хөхтэй өсөөр гардаг тий. Эдсийн болол тэгээ зовлогоо зовоогаач гээл өөрийгөө хөдөлгөн штэ. Нийт одоо тэгэл 100 гарах бах уу тий. Элбэг бах. Гэхдээ өдөрт биш ээ нийт ер нь 100 гарах бах гэж бодчих. Нийт цагаан Ахтаа хамаатан цаднаар ингээл явал айл болгонд очивол би нэг 2 3 бууз идэн өссөн үедээ 5 бууз идэн ингээл тэгэл явж өгөх бах уу. тоолж байгаагүй юм байна. Хид гээд Тэгээ гэртээ хүмүүс ирэхээр бас бууж игнээд өөрөө бас хоосон байхгүй өөрөө идэн. Тэгэхээр ер нь 100-аад бууз бараг иддэг байхаа хүмүүс цагаан сарын үеэр. Нийт өдөрт биш. Бурадад ер нь бол цагаан сарыг амар тийм цомхон тэмдэглэдэг. Одоо бурад бууч амар том юм мантахар бууз өгдөг штэ. Тийм буузаа жигнээл тэгэл орос маягийн хоолнуудаа хийгээл үндэсний хувцс өмсөж би бинийд очно гэж бараг ер нь байхгүй дээ. Тэгтээ бурадад жил болгон нөгөө нэг нутаг усан дээр очиж байгаль одоо тэнгэртээ өргөл өрөвдөг. Тэгтээ бүх хамаатнаараа уулздаг юм бэлээ. Цагаан сараар бол яг тэгж би бинийдээ зочилж яваад идэх юм бэлээ. Хамгийн гоё зүйл миний хувьд бол ахтаа хамаатан садантайгаа уулзах. Ягаад гэвэл бид чинь дандаа нааш чаашаа ингээл явж идэг. Тэгэл өөрөө хүн болгонд л ажил амьдралаа бодоод дор ингээл стресстэй л явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт цагаан сараар нэх гоё Монгол дээлээ өмсөөд тэ ахтаа хамаатан садантайгаа уулзаад яг ингээ ёс заншлаараа тэ ингээ гар зөрүүлэх гэдэг үлээ тэ. Золголт хийх амар гоё бидэг надад л. За ингээд бид горыг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан маш их баярлалаа. Тэгээ та бүхэн маань сар шиндээ сайхан шимтлээрээ. Ахтаа хамаатан садан хотол ордноороо цагаан сараа өргөн тэмдэглээрээ гэж хэлье. Морь жилдээ хиймэрлэг явах нь болтугай. Хамгийн гол нь ахтаа хамаатан садантайгаа уулзаж хөгжчүүлээ баярлуулж ядраах баг ядраагаарай.